Дархуул аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон энэ оны 1-р сараас эхлэн чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-ыг 2015 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм а. Чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн эсгээ хүндлэнгийн байгууллагаар үнэлүүлж олон улсын стандартын шаардлагад нийцсэн болохоо баталгаажуулдаг. Иймээс 6 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд тус стандартыг нэвтрүүлэхтэй холбоотойгоор ISO 9001-ыг 2015, ISO 19011 2015, ISO 17021 2015 стандартууд болон удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын журмын дагуу стандартчлал хэмжил зүйн газрын аудитор баталгаажуулалтын газраас аудитыг хийлээ. Аудитын баг төрийн байгууллагын хувьд чанарын удирдлагын тогтолцооны үнэлгээ хийлгэж буй анхдагч байгууллага гэдгийг онцолж байсан юм а. Дархан аймгийн засаг даргын тамгын газрын гаргасан хүсэлтийн дагуу олон улсын ISO 9001-15 гэдэг шинэ стандартын хувьдурыг бол нэвтрүүлсэн хэсэгт бол үнэлгээ хийх хүсэлт гаргасны дагуу бол аудит ямаг бол 2 өдөр ажиллаа. Тэгээд Дархан аймгийн засаг даргын тамгын газар бол төрийн байгууллагын хувьд бол анхдах шинэ стандартыг нэвтрүүлэх үнэлгээ хийлгэж байгаа хамт олон. Бид нар бол энэ стандартын үнэлгээг бол стандартын заалт бүрээр нь бол нэг үрчлэн бичиг баримтыг шалгах, газар дээр нь үнэлэх, баримт бичиг дээр нь биелж байгаа хэсгийг бол тогтоох зорилгоор бол удирдамжийн дагуу бол ажилласан байгаа. За ингээд ажиллах явцдаа бол 3 зөвлөмжийн чанартай аудитын дүгнэлтийг гаргасан. Нэгдүгээрт бол бас энэ төрийн захиргаа үйлчлэгээний албанд бол нэг оронтой байгаа. Тэрийг бол яаралтай сонгон шалгаруулалт зарлж хүний авч ажиллах шаардлагатай гэсэн ийм зөвлөмжийг хүргэж байна. Хоёрдугаарт бол төрийн захиргааны ажил үйлчлэгээний чиг үүргийн дагуу бол санал гомдлыг хүлээж авах журам нь нэлээд хуучин хувилбартай байсан. Тэгээ шинжилээд энэ захим хэлбэр шилжүүлж байгаа. Энийг яаралтай захим хэлбэр шилжүүлж санал гомдлоо бол хугацаан дээр нь бол анхаарч шийдэх нь зүйтэй гэсэн ийм чиглэлийг өгсөн. За дараагийн нэг зөвлөмж бол үйл ажиллагаанд мөрдөж байгаа дөрвөн журам энэ чанарын гараа авах гэсэн энэ гол менежментийн тогтсон баримт бичгээ бол тодорхой хэмжээгээр дахин хянж сайжруулах гэсэн ийм зөвлөмж өгсөн байгаа. Дархан аймагт сүүлийн үед энэ чанарын удирдлагын тогтолцоог өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх байгууллагуудын тоо эрс нэмэгдэж байна. За тэр тусмаа төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд энд бүр илүү их хүчин зүтгэлтэй оролцдог боллоо. Ингээ аудитын байдлаас харахад ер нь баримт бичгийн боловсруулалт маш их сайн болсон. За энэ нь болоод ирэхээр өөрсдийн ажил үйлчилгээтэйгээ маш сайн уялдсан. За ингээд бүр хөвшиж дадал болж байгаа ийм их сайн талууд бол харагдж байна. Тэгэхээр бид энд эцэст нь юу гэдэг үг хэлэх гээд байна гэхээр төрийн үйлчилгээ маань иргэдэд стандартчлагдсан. Тэгээд түргэн шуурхаа ийм хүрэх маш том боломж улам нэгдсээр байгаагийн нэг илрэл гэж үзэж байна. Улмаар аудитын ажлын хэсэг өөрсдийн дүгнэлтийг гаргаж стандартчлал хэмжил зүйн баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцэж ISO 9001-ыг 2015 стандартын гэрчлэгийг авах хэсэг шийдвэрийг 7 дугаар сард гаргана. Тус стандартыг аймгийн засаг даргын тамгын газарт нэвтрүүлснээр иргэд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг ил тод нээлттэй түргэн шуурхай, төрийн үйлчилгээ хууль тогтоомж зохицуулалтын шаардлагад нийцэх, чанарын удирдлагын тогтоосон шаардлагад нийцсэн чадвараа харуулах зэрэг ач холбогдолтой юм а. Засгийн анхны захирамжаар чанарын удирдлагын хоройг байгуулж, за энэ удирдлагын хорооны байгуулалтаагаар аймгийн тамгын газрын даргын тушаалаар чанарын багийг мөн бичгээр баримт боловсруулах ажлын хэсэг бүрэлдэхүүнийг байгуулж ингэж ажилд орсон. Тэгээд энэ өнгөрсөн хугацаанд бид ажиллахдаа үндсэн 3 чиглэлийг үндсэндээ гол 3 хэсэг болж ажилласан. Хамгийн их нь юу гэдэг энэ ISO гэдэг стандартын нэвтрүүлэхэд бол эхлээд энэ ISO стандарт нь юу юм бэ тийм ээ. Энийг туршаа судалж нэвтрүүлсэн байгууллагууд төр манай чанарын багийн 14 бүрэлдэхүүн буюу тамгын газрын бас холбогдох хүмүүс маань ISO нэвтрүүлсэн байгууллагад явж туршаа судалсан. Ингээд туршаа судалж яг нэг 1901 үзгэж ингэж хэрэгжүүлдэг юм байна, ингэ хийдэг юм гэсэн бас байгууллагын туршаа судалсан үндсэн дээр эхний төлөвөө гаргаж төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж гисэн. За мөн төлөвлөгөөний явцад бол 2 дахь гол хэсэг маань сургалт байсан. Энэ одоо дараагийн 16 хэмжээний сургалтыг вакуум болон вакуумчсан бус хэлбэрээр чанарын багийн 14 хүн, бичвэрийн тул 19 хүн болон тамгын газрын нийт албан агчид мэдээлэл технологиор нийт хөгжлийн албаар оролцсон бүрэлдэхүүнтэй сургалтуудыг хийсэн. Энэ сургалт маань тухайн явцын гарч ирж байгаа
үйл тохирлуудыг залруулах, шинжлэх, цаашдын юм одоо төлөвлөх, шийдвэрлэх ийм арга хэмжээнд ингэ шатралаар хийгдэж ингэж одоо нэлээд ажилласны үр дүнд өнөөдөр манайх хүсэлтэй стандарт хэмжээ засгийн газрын стандарт хэмжээ газар хүсэлтэй өгсөн. Дээрх стандартын хэрэгжлэлийн хүрээнд ISO 9000-ыг 2015 стандартын 150 заалтыг багцлсан 63 шаардлагын дагуу аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон үйл ажиллагаагаа шинжилэн дүгнэж өнгөрсөн хугацаанд зөрүүтэй 15 шаардлагыг тодорхойлон ажилласан ажээ. Мөн аймгийн засаг даргын тамгын газрын чанарын удирдлагын хороо, чанарын багийн гишүүд болон тамгын газрын нийт албан хаагчид зориулан ISO 9000-ыг 2015 чанарын удирдлагын тогтолцооны шаардлага, өөрчлөлтийн менежмент, багийн манлайлал, SWOT шинжилгээний арга ба засаг даргын тамгын газрын гадаад дотоод орчны асуудал, чанарын удирдлагын тогтолцооны төлөвлөлт, хэрэгжүүлэлт ба эрсдэл боломж, тус стандартын баримт бичиг, чанарын удирдлагын тогтолцооны дотоод аудит бэлтгэх зэрэг 11 чиглэлээр 114 цагийн сургалтыг зохион байгуулжээ.